Ерөнхийлөгч, та надаар юу хэлэх гээсэн юм? 1979 оны 10 дугаар сар Биэнд ялцсан системийн толгойлогчийн буруутайг баталгаар ирсэн. Ерөнхийлөгч Пак. тэр муу урвагчийг яавал дээр гэж бодож байна юм. Цааш нь харуулаад хүн олохоргүй газар булчихъя л да. Би чимээг өхөн зохицуулчихъя. Тэгвэл би чамайг бүрэн дөрөнд дэмжинэ. Өөрийнхөө бодсноор шийд. Ерөнхийлөгчөөс уучлалтгүй. Америкчууд дарангуйлагчийн толгойг эзнэ гэж санаа. Ерөнхийлөгчийн амнасыг хорох ажиллагаа. Пак одоо өнгөрсөн. Байдал өөрчлөгдсөн. Би заавал бүтээнэ. Үнэн чийсхийг сорно. Иргэн хүнд хариуцлага улс оронд нэр төр гэж би. Ерөнхийлөгч бол энэ улс. Миний үүрэг бол улс орноо хамгаалах. Битгий миний ажилд гай болоод байл та гүйлгэн минь. Бидний дээр бүр том эрх мэдэлтэй хүн байдгийг. Эрх мэдлийн булаа. Ерөнхийлөгч онц байдал зарлаж болохгүй. Чи намайг занал хийлээд байгаа юм уу? Камбожид 3 сая хүнээр дахил өргөсөн. Ганц 2 сая хүнийг хороолоо гэж сүртэй юм болохгүй. Энд ч бүү идэг. Энэ хэцүү цаг хизээ дуусах юм бэ? Дэлхий өөрчлөгдөх болов. Ердөө нэр төдий. Дэргэд зогсож буй хүн. Ерөнхийлөгч улс төрийг бүхлээр нь харахыг хүсье.